Сайн байцгаана уу та бүхэнд мөнгөний олгын талангийн мөнгө зээлийн үзүүлэлт хэсгийг танилцуулъя. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 2025 оны 7 дугаар сард 3.2% төрж үргэлжлэн саарлаа. Энэхүү сүүлийн улирлуудад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт саарахад гадаад валютын цэвэр орох урсгал багасан, банкны системийн гадаад цэвэр активын өсөлт саарч байгаа нь гол нь тохиолж байна. Харин 7 дугаар сард Монгол Улсын хөгжлийн банкнаас гадаад зах зээлд арилжаалсан бодгийн хөөсвөрөөс 1.380 төгрөгийг төв банкны харилцагт таасандаа байршуулсан нь бусад цэвэр зүйлийг төсөвдөнгөөр бууруулж мөнгөний нийлүүлэлтийн өсөлт үргэлжлэн саарлаа. Нөгөө талаас зээлийн өсөлт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг тэтгэсэн хэвээр байна. Банкны системийн зээлийн өсөлтийг авч үзвэл 2025 оны 7 дугаар сард 27.5% төрлөө. Энэ онд хөдөө аж ахуйгаас бусад салбарын эд хвчлэлт даруухан байгаагаас бизнесийн зээлийн өсөлт сүүлийн саруудад талхуур сар хандлагатай байна. Хэрэглээний зээлийн өсөлтийн хувьд өр орлогын харьцааг 50% тогтоосон цалингийн өсөлт саарч байгаагийн зэрэгцээ тэтгэврийн зээл макро зохистой бодлого хэрэгжүүлсэн зэрэгс шалтгаалan энэ оны 2 дугаар улирал хүртэл сар хандлагатай байсан бол 7 дугаар сард тэтгэврийн зээлийн зохицуулалтыг хүчингүй болгосноор тэтгэврийн зээл олголт түүхэн дэд хэмжээндээ хүрч хэрэглээний зээлийн өсөлт эргэн нэмэгдлээ.